Зохиолыг бичсэн Ламсүрэнгийн Саран туяа. Зохиолыг уншсан Туул Сэнди. Гоник хөвөрсөн Замбойлон. Төгсгөлийн хэсэг. Тэр арайн турш эзэн сүлтхүү түүний өвөр дээрээс боссонгүй. Эзэн сүлтээ наашар анаада ирдэ гэж өвөрөн туяаг гаргадахад бяцхан хүү толгоос эксрээд нүрээ төгөлдрийн илгэнд наажээ. Эзэн сүлдээ миний хүү ээж дээр ээж нь хүүгээ тэврээ химэн оюн төгс хүүгээ аргадаж байж арайхийн төгөлдрөөс холдуулжээ. Ойрын мөдөд уулзалтсангүй нэг ирснийг төгөлдөртөөгөө шатар нүүж хонох минь гэсэн дамран өмнөх хундахтайгаа хоослоод инээ далдан ooч сахлаа шувтрав. Тэгэж аха хойло сайхан хууч хөрч хоны төгөлдөр ихэд баяртай хэлээд өмнөх хундгыг нь сэлбэв. Аав хонвол хонохгүй юу дөө гэсэн Шижирбаатар галбадрах дүүгийнхээ чихийг мушгих дүр үзүүлэн тоглоно. Би ч гэсэн хадмууттайгаа ойрд уулзсангүй. Нэг сайхан халж хоны Шижирбаатараа ээж дүүнрээ хүргээд өгөөрэй заа юу. Гихшүүдэр төгөлдрийг дараа нь дамринг харж инэв хийлэв. Мөн сайхнаа айлгэр зөвшөөрөх үз үннийг хэлгээд ах нь баахан ганцаартай байсан гэж төгөлдрийг хэлэхэд тэгэлгүй ахавдээ ах минь даруухан хагалгаанд орсон нь дээр шүү. Охин чинь би давхар юм байна. Шинэ хүнээ төрөхөд хоёр хөл дээрээ босчихсон ухтан шүү гэж айлгэрмаа ятгах байртай хэлэхэд төгөлдөр толгой дохив. Төгөлдөр минь эх 7 хоногт хагалгаанд орж үзээ. Энэ оюун төгсийн хийсэн хагалгаа их амжилтанд хүрч байна. Ээж нь өөрөө чамайг сахинаа гэсэн замбахын нүдээр нулимс мэлтэсгийн дүүрч төгөлдрийн тухан дээр үнсээд гарчээ. Альгармаа хүүхдүүдийнхээ хамт мөн л үнсүүлээд гарахдаа төгөлдрийн том алаг нүдний хараа хурц болж хамар нь өндөр чимшиг нүүрэн цайрч шаргалтан нэг л хажин байгааг анзаарч зарсгийн цочсон ч юм хэлэлгүй гарчээ. Эзэн сүлдээ миний хөө ээжтэйгээ хамт яваад хончхоод ирдэх үү? Аав нөө ах хоёртоо ярьж шатар нүүж ханмаар байна. Химэн төгөлдөр жаал хүүгээс гойход хүү шууд толгоос эксэрч үгүй би танхил ээжтэй хамт явахгүй гэрте хонно. Аава би хүнжилтээ ороод таныг хүлээн томоото унтаж бай. Та өвөө ах хоёртоо тоглож дуусаад хүнжилтээ ороод хүүгээ тэврээд унтчих тийх үү? Гэж гойход төгөлдөр үг дөөгийн гараас арвайлган хүүхд тэрж аван илгэндээ наажээ. Бид явъя да. Та ядарч болохгүй шааха. Би өглөө ажил дээр очиж ажиллаа цэгцэлчгээд ирнэ. Та нөгөөдөр өглөө эмнэлэгт хэвтэж бүх төрлийн шинжилгээ хийлгэх ёстой. Ингэсэн оюун төгс төгөлдрийн хацрыг зөөлөн илгэхэд тэр их ядарч бай бололтой нүүрэнд хөлсөнд нэвчин нойт аргуулахад хэрдгийн цочов. Аха би таны даралтыг үзээдгий гэсэн оюун төгс дамрын шүүдэр хоёр руу харж та гурав их удаан тоглоод хэрэггүй шүү. Төгөлдөр ах ядарч болохгүй гэдгийг анхаараарай гэж ихэд нухацтай хэлэхэд дамрин учрыг ойлгосон бололтой толгой дохив. Дамрингийн сандарч байг харсан оюун төгс өрөвдөж аава таач гэсэн ядарч болохгүй шүү дээ гэхэд анх удаа аав гэж дуудулсандаа баярлсан дамрингийн царай улайж за аав нь ойлголоо. Охин минь эртхэн хайрч амар та гэлээ. Тэгье би төгөлдөр ахын даралтыг үзээдгий. Та хоёр сайхан амраарай гэсэн оюун төгс хойд эцгийнхээ гарыг атгаад гарахад ямар нэгэн сэжиг төрсөн шүүдэр түүнийг хүлээн үүдэн зогсов. Оюун төгсийг унтлахын өрөөнд ороход төгөлдөр ороо засан эзэн сүлдийг хүнжилт оруулж байлаа. Аава ээж ороод ирлээ. Ээжээ би тантай зуг явахгүй шүү. Бид хоёрыг хувийн яриа ярьж байхад ороод ирхийн хаалга тогшихгүй яасан бүдүүлэг юм бэ гэж хүү дургуутслаа илэрхийлэхэд уучлаарай да хүү минь гэж оюун төгс хөхрөв. Миний хүү ээжтэй хайртай сайн байж өгөнд нь орж байдаг юм шүү. Стив аав даач мөн адил. Стив аав нь сайн хүн шүү дээ. За ойлголоо аваа. Нөгөөдхөө дахиад л давтаж гин. Би таны өгөнд ортгол үсттэй. Миний хүү чинь аавынхаа үгэнд ордог мундаг сайн хүү. Тэгвэл намайг үнс би унтлаа. Алив тэгэлгүй яахав. Аав нь хүүгээ үнсий. Төгөлдөр хүүг өхөөрдөн хідэнтэй үнсээд миний хүү одоо ээжтэй үнсүүл гэлээ. За танхил ээжээ намайг үнсээрээ. Мөн дураараа ирэх хөхч байна гэсэн оюун төгс хүүг үнсээд инхрийлэн элбэхэд хүү хот хөхрөн эрхэлж эхийнхээ гарыг атгаад авахд төгөлдөр тэднийг ихэж жаргалтай харцаар харан хөт хөхөрч байлаа. Аха таны даралт өндөр байна. Одоо хэвттэй. Зочид ирчгээд байхад чинь ах нь яаж хэвтэх вүлээ дээ.
Ах нь зүгээр дээ. Ахта даралт болгох юм өгчих. Ах нь хүлхэж орхи. Тэгээд л зүгээр. Би ер нь таны дэргэд хоногдоо. Гэхдээ би танд одоо нэг тариа хийчихье. Та тэдэнтэй хідэл шатар нүүн шүү. Гэж оюун төгс хүний мөрөөс болж өөрийн дураар гараад ч явж чадахгүй болсон түүнийг өрөвдөн хэлв. Заашгүй, шив хийлгээд орхи. Ах нь алзахгүй дээ. Миний дүү харж амар. Та тэгвэл арх ууж болохгүй штэ. Ойлголоо доо. Ах нь чиний үгнээс гарах биш дээ ямар. Уухгүй л уухгүй. Би танд үргэлж итгэдэг шүү. Ах нь мэдэлгүй яах вэ? Харин танхилаа. Ахын дүү жилдээ нэг удаа өнөөмө эцгийгээ эргэж очиж баярлуулж байгаарай. Их хардгийн байна лээ хөөрхий. Төгөлдрийн хэлхийг сонсоод оюун төгсийн зүрхээр ширхийн хатгуулж тариа шипризэн цоруулангаа гар нь салганав. Гэвч түүнийгээ мэддэхгүй хичээн аха та ч одоо юу л яриад байгаа юм те? Хойло хамт очин штэ. Ингэлээ. Тийм ээ тийм. Тэгэлгүй яах вэ? Миний дүү энэ муу жаах үүрээ гараасаа битгий салгаарай. Их цаваа хөөхөж шүү дээ. Аха. За одоо боллоо. Дими имээрээ дүүгээ зовоочих шиг боллоо. За тариагаа хийлэгчих. Гэсэн оюун төгс хоолоо зангируулан хэлв. Миний танхил хайрж амар та. Санаа зовох юм юу ч байхгүй. Ах нь зүгээр. Маргааш сайхан амраад нөгөөдөр эмнэлэгт хэвтэнэ. Төгөлдөр үйл ялэг амсгаадан хилээд оюун төгсийн зүүн хацар дээр ихэд удаанаар хайрлан үнсээд инэв хийлв. Охин хүргэн хоёр нь хүлээгээд байна шүү дээ. Ажил ихтэй шүү дээ чи. За тэгээд ах минь. Ингээд та өнөөдөр хөөрч хөвсөлзөөд орхитойж хоол идсэнгүү. Би аяг хаан шур буцалгаад өгөө. Яагаад ч юм бэ оюун төгсийн хоолоо зангиран үг хэлбэл уйлчих гээд байлаа. Өө, ах нь та нарыг ирэхээс өмнө хоол идчихсэн. Тийм ээ миний хөө. Хүү догорсонгүй ундсан бололтой толгой дээгүүрээ хүнжлөө нөмрөн хэвтснээ оюун төгсөө гарч авахад орон дээрээ босож суугаад аава та танхил ээжэд хутлаа илчихсэн тийм ээ гээд инээхэд төгөлдөр сандарч хуруугаа уруул дээрээ аваачин хөөе миний хүү тэгдэггүй чимээг агаарэ гэж хэвнэхэд хүү орон дээрээ буцаж хэвтэв. За яаж вэ? Гэж шүүдэр оюун төгсийг угтан ярьж асуухад ихэр охид хүргэнэн түүнийг төгшин харав. Даралт нь 180-140 зүрхний хэмнэл алдагдаад байна. Хоёр даралт ойртох их аюултай. Сая тариа хийсэн. Би өглөө эрт ирж эмчилгээ хийх хэрэгтэй боллоо. Нэг их удалгүй аргалаад умтуулаарай. Гэсэн оюун төгс шүүдэр өөрийн чие хоёрыг харав. Ээжээ та аавын дэргэд үлдсэн дээр юм биш үү? Гэж өөрцайх шивнэв. Харин тийм та үлдэх юм уу? Гэсэн өөрийн чиегийн царай зэгэлтэн барайв. Намайг харж амар гээд байна. Ийм үед аяыг нь даах хэрэгтэй. Биеийг нь муу байгааг хэлээд хэрэггүй. Зөрвөл улам хямарч мэднэ. Жоох эвгөөцвөл ээж рүүгээ залгаарай миний охин. Ээж нь хүслэнгийн тонон өвөө ах хоёртоо ярих гээд байх шиг байна. Гэсэн оюун төгс өөрийн чи охиноо гаргадан үнсээд гарчээ. Оюун төгсийг оронд ормогц утсан төгшүүртэйгээ дуурахад шүүрэн авч харвал ажлаас нь залгаж байлаа. Байна уу? Уучлаарай ерөнхий эмчээ. Гидсний төгжрөл болоод их утснаас хамаг биеийн шаралсан хүнд өвчтөй ирлээ. Тэр хүн ухаангүй байна. Гэр бүлийнхэн нь заавал танаар хагалгаа хийлгэнэ гэд байна. Яасан харамсалтай юм бэ? Бүх шинжилгээг яаралтай хийж бай. Ар гэрт маань асуудал гараад байгаа юмсан. Гэсэн оюун төгс уцаа таслаад хувцлаж эхлэв. Яасан бэ ээжээ? Үүр цайх төгшин асуув. Хүнд хүн иржээ. Ээж нь хагалгаанд орох болж хойшлуулж болохгүй хүнд өвчтөн байна. Аав гайгүй байгаа. Урд өмнө нь огт тэгдэггүй байж биднийг тэрж үнсээд ах юм. Би айгаад байна ээжээ. Миний ч гэсэн санаа зовж байна. Гайгүй гэж найдаа. Ямар нэгэн завөр мэдэгдэх юм бол яаралтай түргэн тусламж дууд гэж туяад хэлээрэй. Хүний амь эрсдэл учрах гээд байгаа учраас ээж нь очихоос өөр аргагүй боллоо. Харин тийм байхаа та ч гэсэн ядарч байгаа ах гэсэн үүр цайхын дуунаас гуниг цалгина. Би таныг хүргээд өгье ээжээ гэсээр хүслэн үсрэн босов. Тэгж үзэх юм минь нэрээ би чинь машингүй яваа шүү дээ. Оюун төгс халаглан хэлээд яаран босов. Оюун төгс өмнө ухаангүй хэвтэж хордлогод орсон өвчтнийг хараад хэртгийн цочин хоош ухрав. Түүнд хайрлан өсгөж хүн хийсэн ачит буурал ээж нь харагдах шиг болов.
Буянтай буурал надмид ээжийн баг хүү ихэд өтөлж цагаан толгойлсон дастаахан түүний өмнө ухаангүй хөвтөж өтөл насанд дөтөлсөн эхнэр хоёр хүүхэд бэр хүргэн нь алдар дэмчийг царайчилсан харцаар харж байв. Хөөхий буянт их надмид ээжийнхээ ачийг багч болохноо хариулах юмсан гэж оюун төгс хаяахан боддог байсан нь санаанд нь зурсхийн орж ирэв. Тийм ээ. Хөөхий ээжийнхээ хайртай хүүгийнх намыг аврах ёстой. Тэнгэрээс тэр буянт их харж байгаа. Оюун төгс эмч хүнийхээ үргийг биелүүлэхээр шамдан оров. Дастын эхнэр нэгэн цагийн бэр эгчин түүнийг танихгүй л байлаа. Дастын гэдэс хэвлээд төгжрөл үүсэн удснаас зарим газарт өгчлөлт явагдсан тул яаралтай хагалгаа эхлэв. Бүтэн 8 цагийн турш үргэлжилсэн хагалгааны ард гарсан оюун төгс ихэд ядарч хөлөө солбчих шахам гიშгэлсээр өрөөндөө орж ирмэгц сандал дээрээ салсхийн унаад өгөв. 5 орчим минут амсхийгээд дастад яаралтай хийх хэмжлэгээ бичээд совлогчид өгөхөөр өндийтөл гар утсан төгшүүртэйгээр дуурав. Оюун төгс нэг гараараа салгачин хатгуулах зүрхээ дараад нөгөө гараараа уцаа шүрэн авав. Ээжээ, хуртлаарай. Аав. Өөрөнчягийн гашуунаар мэгшиг сонсогдоход хамаг биеийн зарсгийн нүүрүүд нь нэгэн халуун огшин өрөөнийхөн шал нүүрэнд нь тулан өндөл зөкшиг болоход ингэж болохгүй. Тайван байх ёстой. Миний даралт игсэж байна гэж зүрх сэтгэлдээ шивнсэн оюун төгс хоёр шишгэг юм салгалж чичирсэн гараараа авч амрууга хийгээд цүнхээ шүүрэн авав. Эмчээ, та зүгээр үү? Совлогчийн айдас дүүрэн ихэд алсаас мэд сонсогдоход оюун төгс биеэ хүчлэн эзэмдэж даст тухайн эмчилгээг зааврын дагуу хий. Гал очир эмчэд хариуцвал надад ажил явдал гарчихлаа. Ах минь, хайрт ах минь химээгээд мэгшснээ өнгөрчихлөө гээд говьлзан алхасаар өрөөнөөс гарав. Оюун төгсөд хизээч нурах ёсгүй маш том уул нурах шиг болов. Хацран садран асгарах нулимсанд норж зүрх сэтгэл нь холын хол харь ертөнцөд тэнүүчилж явах шиг чичрэх ажээ. Энэ амьдралд учирсан зовсон ч зовоогүй юм шиг голдоо ортол гомдсон ч огтхон ч гомдоогүй айтай хууршгүй сэтгэлээр түүнийг хайрлсан цор ганц үнэнч хайрын эзэн түүнийг орхин одох нь юутай гонигтай билээ. Оюун төгс такси барих санаатай урдах замаа харахгүй хідэнтэй бүдчин гараа гоцолцоолов. Тогтохгүй асгаран үерлэх нулимс юм харах аргагүй нүдийг нь бүрхэх ажээ. Төгөлдөр ахаа. Ах минь дээ. Өр зүрх нь ийн ойр дуу тавин чарлсаар арайч үнийг юм зорсон газраа очоод өөрийн ирэхгүй сүхрэн унав. Хоёр хүн түүний хоёр талаас сэвхийн өргөж авсан нь нүд дүүрэн нулимстай эзэн болдгоо эр нөхөр Стивен хоёр нь байлаа. Оюун төгс хүүгийнхээ өргөн твэх гэр цээжинд нүрээ наагаад мэгшин уйлав. Хүүн бас уйлж байлаа. Охтынх нь балчир хөвгөн эзэн сүлдийн хүртэл уйлах нь сонсогдоно. Уул шиг нөмөр түшигтэй эцгээсээ салсан хүүхдүүдээ ихэд өрөвдсөн оюун төгс өөрийгөө хүчлэн захираад эргэн харав. Одоо хүүхдүүдээ удирдан зааж залгах хүн түүнээс өөр хэн байх вүлээ? Миний хүүхдүүд битгий уйлдаа. Аав нь гээд өөрийн ирэхгүй ихэр татгаад Стивен хажуугаас нь халуун оргиулан түшсээр байв. Битгий уйлаа. Аав нь сул дорой байхыг хүсдэггүй шүү дээ. Оюун төгс уйлан байж хэлээд зовлон гол ороож суугаа өөрөнчийн охиныхоо гараас хөвөнг авав. Тэрээр зовлон голооч ороож чадсангүй охин нь өргөлжлүүлэн ороож эхлэв. Миний танхил битгий уйлаарай. Ах нь энд тайв амгалан ямар ч өвдөлт мэдрэхгүй байна. Та нараасаа улам бүр холдон дээш хөөрч байна. Тэнд их гэрэл мэлсгийч харагдаж байна. Ах нь тэр гэрэл рүү явлаа. Намайг тийшээ дуудаад байна. Та нар минь одоо алцахгүй. Хуруун ч нээхэн балчир юм шүү. Эзэн сүлтгүүгээ гараасаа салгаж болдгүй юм шүү танхил минь. Ахын чамдаа мөн чи хайртай байсан. Гэхдээ зүрхэнд нь хөнгөнөн нүргэлэх шиг болох уяа оюун төгс ямар ч тамиргүй болон Стивний гар дээр унаад өгөв. Тийм ээ ах минь. Таны тэрийг хайрыг би мэддэг байсан. Би тэнийг хүн ямар ч тамиргүй болсон оюун төгсийг нэгэн хүчит гар өргөн ханхар цээжиндээ наагаад нот нүрээ хацарт нь наалаа. Ээжээ, миний ээж тайвшраач дээ. Хүүн гуйж байна. Тэнгэр багандам сүрлэг бийд сайхан залуу түүнийг аргадаж тайвшруулах гэж хичээж байлаа. Миний хүүчин аавтайгаа яасан ч адилхан юм бтэ. Дуун хүртэл
Оюун төгс нулимстай нүдээр хүүгээ бахархан харав. Ээжээ, хүн аавынхаа үргэлжлэл шүү дээ. Жаахан хүлээж гисэн бол би аавыгаа баярлуулах байсан. Аав минь хитгэн сарын дараа ачаа тэрэх байсан юм шүү дээ. Хулаа, наашир гэсэн эзэн болд мэлмэрсэн том алаг нүдтэй жижигхэн цагаан охин өмнөө хөтлөн авчрав. Хорвоо минь дээ. Даанч явда. Ийм сайхан охин голомтонд маань ирж байхад яад өгчих юм да ах минь. Тэр сэтгэлдээ уулга алдаад бишүүр хүмүүлтгэн зогсох хүүхэд царайнаас ангижраагүй жаалхан бүсгүйг тэрэн үнсэв. Хөөх юм дээ. Нийлх амтан бас хүл хүндтэй байдаг. Талигачийн хоочийн ажил буян хуралдсан үлзий өрөөл дүүрэн болж өнгөрөв. Эцгийгээ өвчөөд төрчихсөн аятай эзэн болд бүхнийг яс журмын дагуу хийж гүйцэтгэхийг ихэд хичээн бүхий л зөвөлд ихэд хүндэтгэлтэйгээр хандаж байхад том охин өөрийн туяа ихэд гашуудан савл хийвэл нуугдаж ус нүдлэн. Харин үүр цаахын хувьд аавынхаа алтан савыг нээлгэхээс эхлээд бүх зүйлийг өөрөө гардан хийж тусал нулимс унгаагүйж хамгийн их сэтгэлээр унан ядарч бачуурч байгаагаа хиндэж бүр ханилсан хань хүслэндэж хэлсэнгүй. Стивен бүхий л зүйлд оролцож оюун төгсөөс холдолгүй байнга дэрэгдэн байв. Би хэдэн жилдээ буцаж явахгүй. Хулан минь хэдхэн сарын дараа төрнө. Аавынхаа голомтыг эзэнгүй орхимооргүй байна гэж эзэн болд эрсгэн хэлжээ. Би ч гэсэн яаран боцомгүй байна. Ээж чинь дэргэд байж балчир хүүдээ анхаарал тавих хэрэгтэй байна. Хэмээн Стивен бодлогшрон хэлээд оюун төгсийг харав. Та санаа зовлтгүй. Би маргааш нисэе. Ээж дүү нартаа явах болсноо хэлсэн. Туяа бит хоёр таны ажлыг чадах чинээгээрээ хийх болно. Америк дахь ажилдаа зовхгүй байхыг хүсье. Игч маань бас Америк руу явах эрхтэй болж визэн зөвшөөрөгдсөн гэсэн хангалын яриа тэднийг бүрэн тайвшруулжээ. Тэрэн дээр ахта туяа минь явда. Та хоёр нэг дороо амьдарсан зөв. Би төрж хүүхдэд том болгоод айлчилж очимз. Хоёул анх удаа холдож байгаа болохоор бисээ их л санах бах та. Үүр цайх туйлын гунигтай шийдэмгийн дуугаар эгчигээ нөхөртөөгөө хамт явахыг дэмжин хэлэхэд өөрийн чаа дүүгээ тэрэн нулимс асгаруулав. Уйлан хай гэдэг нь ингэж уйлж улцгамж байж хангалд хаягдав дагч минь гэж эзэн болд хөхөрхөөд яалаа гэжтэй тийм юм байхгүй. Би туяагаа гомдооно гэж үү? Бурхан минь тэгж бодхоос ч айж байна гэж хангалж ихтэйхэн сандчиж тэднийг инээлгэв. Асуудал 100% шийдэглээ. Миний уйланхаа ихчийг хайрлаж яваарай хүргэ ах минь. Би ч энэ хоёрынхоо төлөө яахаас ч буцахгүй золиг байгаа. Гэх эзэн болтын ярианаас төгөлдөр харагдах шиг болохыг бүгд анзаарч түүнийг зөрөндөө үгүйлэн хайрласаар байлаа. Стивен хүүгээ авч өдөржин өрөөнөөсөө гарахгүй суулаа. Ийм жаахан хүүхэд ийм амар гашуудна гэж байдгаа гэж оюун төгсийг цөхрөн хэлэхэд Стивен ухсгийн босов. Стивнийг өрөөнд ороход жаалгүй хан руу харан хоёр өвдгөө тэрэн суухажээ. Уйлсан бололтой хазар наатан харагдана. Хүүгээ харсан Стивний үр өмрөгшөг болж хоолойд нь гашуун огшоод ирэв. Хүү амандаа нэгийг давтан хилээд байгааг тэр ойлгож анхааран чагнав. Би удахгүй уншиж бичиж сурна. Тэгээд танд захаа бичнэ аваа. Та надад заавал хариу бичээрэй. Таны тэнд дутас байдаг бол сайхан байхгүй юу? Хойлоо дандаа яриад л жаахан хүүгийнхээ яриаг үргэлжлүүлэн сонсох хүч Стивенд байсангүй. Тэрээр хүүгээ өрөвдөгтөө нулимс туслуулж "Индра, хүн минь дээ. Хайрт хүн сонсооч" гэлээ. Хүү түүнийг харснаа шар ус тэргүүнээс ихсэрч цэнхэр нүдэндээ гуниг тодруулан Стив аав таныг сайн хүн гэж аав минь хэлдэг байсан гэлээ. Сонсооч хайрт минь. Чи бол миний хүү. Чиний аав бол би шүү дээ. Аав тэгж хэлдэг байсан. Миний хүү аавдаа ирэлтэй. Гойж байна өр минь. Үгүй. Та нар нэг ирчгээд яваад өгдөг. Төгөлдөр аав минь байхгүй ч гэсэн би цэцэрлэгтээ яваад аавдаа захаа бичдэг болоод гэрээ сахиад байж байна. Хүү гомдол цалгаан хэлээд хоёр өвдгөндөө нүрээ наагаад суужхав. Хайрт хонгор хүү минь дээ. Амлын аав нь би одоо чамаас холдохгүй. Орхиж явахчгүй. Үргэлж дэргэд чинь бай. Чамайг цэцэрлэгт чинь хүргэж өгөөд орой авч бай. Ойлгож үзэлтэй хүү минь. Аавдаа ир.
Наашир хүмүн. Үнэн л гэж найдахаас би хутлаа хэлэхгүй дээ хүмүн. За яах вэ? Стив аав та миний захиаг төгөлдөр аав руу хүргээд өгөх юм бол би тантай найзлая. Тэр тухай чамайг жаахан том болохоор аав нь тайлбарлаж өгнө. Наашир үрмэн. Стивен хүүгээ царайчлан аргадан гуйж хоолоо зангируулсаар гараа сарвайлган суун тусав. Хүү түүнийг харан сууснаа босож тожир алхан ирснээ Стивний нулимсыг жижигхэн гарынхаа алгаар арчив. Та яагаад уйлаад байгаа? Над чиг төгөлдөр аавыг санаад уйлаад байгаа мó? Гэж хүү гайхан асуухад хүү мэндэ гэж дуу алдсан Стивен нялхуурын илгэндээ наан тэврээд уйхлов. Хөвүүн жижигхэн хоёр халуухан гараараа түүнийг хүзөөдөн тэврэв. Миний хүү өнөөдөр өсөглөн аав ээжтэйгээ хамт амьдрнаа. За юу гэж Стивнийг аргадахад хүү дуурсангүй. Оюун төгс орж ирээд хүүгийнхээ өмнө сууж гуруулаа гэртээ харъя. Чамаа гараасаа дандаа хөтөлж яваарай гэж төгөлдөр аав нь ээжд нь загсан. Миний хүү ээж аав хоёртойгоо хамт явна үсттэй гэж аргадан үнсөв. Төгөлдөр аав минь надад тэгж хэлсэн. Явцгаах уу? Гуруулаа гэртээ харъя. Энд тэгээд хэн байх юм? Эзэн болд хулын эгч хоёр нь энд амьдрнаа. Тийм бол явхаас та. Тэр хоёр хүүгээ хоёр талд нь гарan хувцлаж эхлэхийг эзэн болд нулимстай нүдээр харан хан түшин зогсож байлаа. Үлдгэсэд учир зүгээ олон амьдардаг орчлон санж сайхан сэтгэл төгөлдрийн үр хүүхдүүд жилээс жилд өнөржин тэлж амьдрах нь дамжиггүй. Үлдэх амьдралын учгийг тайлж хүүхдүүд эцэг эхийн үргэлжлэл болон амьдардаг жамыг тэд дагсаар л. Оюун төгс битүү төгжрийн дунд баггүй бухимдан урагшилсаар байв. Түүнийг ээж замбаг нь яаралтай ир гэж дуудсан тул инхүү өөхөрдөн адгаж яваа ажээ. Хөөрхий ачлалт хүн хүүхдүүдийн эцэг төгөлдрийг жам даган дүрсгүй хоосонд хувилснаас хойш тэрээр ихэд өөрчлөгдөд байгаагаа өөрөө ч үл мэднэ. Тэр хүн түүний хувьд ачивэлт сайн хань, сайн ахын үүрэг гүйцэтгсээр хорвоогоос халин одсон. Дотор харлуулан гомдоож өөр амьдрал хүн одсон хойнонч төгөлдөр түүнээс сэтгэл огт буруулаагүйгээр үл барам цаг үргэлж түүнд сэтгэл тавин халуунаар хайрлаж тусалсаар ирсэн. Түүнийг амьд байхад оюун төгс халуун сэтгэлдээ эрх танхил бүсгүй явсаар өнөөг хүрсэн. Төгөлдөр түүний төлөө хоёр хөлн суумга болсон хойнооч нутгаа зорж өчнөө хол газрыг шүд зуун туулж төрсөн эцэг бор хунтаа уулзуулаад жигтэйхэн баярлаж байсныг бодон өмөлцөж явах үе оюун төгсөд олонтоо тохиожээ. Үннийг хэлэхэд түүнийг өнгөрч одсон ч оюун төгс одоо хэрн итгэхгүй мэд сэтгэл хоосорч өдөр бүрээ ярддаг шигэ залгаах юм шиг сангалзаж өгөөлнө. Тийм ээ. Элэгний гол судас гэмтэл авч олон жил зовсон түүнийгээ би эмчлэх ёстой байсан. Хорвоо намайг хүлээлгүй ахыг минь аваад явчихсан. Амийг наврах ёстой ачлалт ах минь биш, даст гэдэг хүн тэр өдөр миний өмнөх мэс заслын ширээн дээр аврагдаж ухаан орсон. Яасан ч дайж ихтэй хорвоо вэ. Оюун төгс гонхрон бодоод цагаа харав. Энэ ээж одоо зүгээр байгаа. Ер нь ингэж яарч адгаж намайг дууддаггүйсэн. Нас нь өндөр боллоо да энэ хоёр маань. Боломж гарвал жаахан ч болтгой баярлуулж авах юмсан. Нэг л өдөр төгөлдөр ах шиг намайг орхиод явцгаах үз. Хавраас нөгөө муу түнтгэр бороо үгэн эцгээ эргэж очие доо. Ойроос хөгшнийхэн даралт ихтэй байгаа сурагтай. Тэр хоёрыг нэг авчирч хэд хоног эмнэлэг твтүүлэх нь дээр юм байна шүү. Стивен дөнөө орой хэлж ярилцсан зөв юм байна. Миний хөөрхөн хүү юу хийж аавыгаа ядрааж байгаа бол тоо гэж бодсон оюун төгс өөртөө инэв хийлж хүүгээ өхөөрдөв. Утсан дуурав. Дугаарыг нь харсан чгүй аваад урдуураа дайран орсон машин руу дургуутсан хилэм хийв. Ээжээ та хизээ ирэх юм? Аав дахиад шарсан. Бит хоёр таныг хүлээж байна. Эзэн сүлд үгээ дээрээс нь давхцуулаа ярихыг сонсоод оюун төгс инээмсэглэв. Тийм үү? Яасан мундаг аав бэ? Миний хүү юу хийж байгаа? Би аавыгаа зурж гин. Ястаа мундаг хүү шүү. Тэгээд аавтаа адилхан болж гин үү? Адилхан болж байгаа. Ээжээ, миний төгөлдөр аав чинь дандаа инээж байдаг хүн штэ. Би аавынхаа инээдийг зурж гин. Миний танхлааг ээдэл инээдэг байсан. Минийхөө ээж нь жолоо барьж аавна.
Ээж нэмээтэй нь уулзчаад харнаа. Тэгээд хүүгийнхээ зургийг үзье. Гээд оюун төгс уцаа салгав. Сэтгэлд нь гуниг харуулсал цалгаад явчих нь тэр. Хөөхийдөө хүн минь мартаж чадахгүй. Аргагүй шүү дээ. Тэр хүний өгөөмөр сэтгэл агуу их инрэл хайрыг өвөр дээр нь өссөн илхамтан яаж мартах вүлээ дээ. Би мартаж чадахгүй хахад байж л байх нас шүү дээ. Яаж байгаа юм те. Ийм эрт биднийг орхиод явчихдаг. Оюун төгс шимшрэн бодоод сигналаа чарлуулж гарав. Цэсар рестораны гадна талбайд машин сэлүүн байхыг хараад баярлах шиг болов. Цагаа харвал 2 цаг 30 минут төгжөрсөн байлаа. Хайрын цаг. Сүүлийн үеэс оюун төгс Стивен 2 балчирхүүдэд чөлөөт цагаа зориулдаг болоод байгаа ажээ. Оюун төгс машина талбайд байрлуулж орхиод ресторан руу гайхсан маягтай алхав. Оюун төгсөө, охин минь. Оюун төгс өмнөө зогсоохойд эцгээ гайхан харав. Дамиран хідэн насаар залуучсан мэд инээд алдан зогсно. Хүрэн дааван костюмын хослол өмсөж, цасан цагаан цамцны заах сухалзуулж, сайд байх үеиг шигэ шаргал зангай зөөж, буурал халимгаа гялалцтал тослон хоош гэлсэн нь зогсон гэж жигтэйхэн. Сүүлийн үед зөөх болсон цагаан хүрээд харааны шил ингэрийн харманаас нь цохойж харагдана. Тэр цаанаа л нэг баяртай байгааг харсан оюун төгс инээж, "Аава, та сайхан яг сайд байх үеиг шиг харагдаж байна. Охин минь, миний охоо" гэж намиран догдлон хэлээд гараас нь байрж, "Бит хоёр бөөн баяр, дүүн ирсэн, жаргал төгс ирсэн" гэд инээснээ өмөлцөхөд оюун төгсийн зүрхээр ширхийн хатгуулж түүнийг ихэд өрөвдөв. Нүдэнд нь нөгөө борхон эцэг нь харагдах шиг болов. "Заашгүй дээ. Та хоёрын минь нар гарчээ. Би ч гэсэн тэр хүнтэй уулзах сайхан байна" гэсэн оюун төгсийг хөөрч тогтолсон дамиран хөтлөн алхаж, "Ээж чинь дүү чинь бас хүлээж байна. Чи харин их удаан хүлээлгэлээ. Нийл төгжрөө байна аава." "За, тийм байх ёстой. Чи хар да. Игч чи ирлээ. Та хоёр ийм сайхан игчтэй шүү дээ" гэх замбгын дуу ихэд баярлаж багтсан сонсогдоход оюун төгс түүнийг дотроо ихэд хайрлав. "Хөөхийдөө ээж минь нар гарчээ дээ. Ашгүй. Оюун төгс өөрийгөө толинд харах шиг болж балмагдан зог тосов. Зургийг нь харж надтай адилхан юм байна гэж бодож байснаас жаргал төгсийг өөртөөгөө усны дусал шиг адилхан байхын чинээ бодсонгүй. "Игчээ, сайн байна уу?" Жаргал төгсийн том алаг нүдэнд нулимс мэлтэсгийн дүүрж угтан тэрвэрч авахад оюун төгсийн сэтгэл мөн цалгилж ихэд догтлон тэрвэрч авав. "Сайн явж ирвөө. Яасан сайн юм бэ? Ингээд хүрээд ирсэнд баярлалаа" гэсэн оюун төгс дүүгээ дахин тэрвэрч үнсэв. "Би ч их баяртай байна. Ийм сайхан игчтэй, ийм гоё дүүтэйдээ баярлахгүй байхын аргагүй. Хоёулаа үзэгсэлэнтэй сайхан бүсгүйчүүд, танилцэгчээ. Энэ хүн миний нөхөр Самуэль гэдгийн Америк иргэншилтэй Голланд хүн. Бид 2 хүүтэй. Ирэх зун Монголд ирцгэн" гэж жаргал төгс гэр бүлээ танилцуулав. "Ихэд таатай байна. Хүндэт зочдыг ирснийг мэдсэн бол нөхөр хүүхдүүдэд авчрах байлаа" гэсэн оюун төгс замбагууд хараад, "Хүү ялгэр дүү минь" гэж дуу аалдав. Алгармаа инээж, "Би бас тань шиг аав ээж хоёрт гоморхоод сууж байна" гэлээ. "Харин би өнөөдөр игчдүү хоёртойгоо танилцахыг зорьсон. Ээж аавын биш, миний буруу байж болох юм. Уучлж үзээрэй та нар минь. Нөхөр маань өөрийнхөө ажлын шугамар Хүсгэл аймагт уулзалттай юм. Өглөө эрт нисэн. Тэгээд л та нарыгаа цомхон урьсан юм шүү. Буцахын өмнө хөрөгчүүд болон дүү нартайгаа уулзаж танилцсанаа. Ингэхэд бидний ичнээ танил болсон хүндэт хүргэн ах төгөлдөр сайн уу? Түүнд миний мэндийг хүргээрэй" гэж жаргал төгсийг хэлэхэд бүгдийнх нь царай барсгийн доош харцгаав. "Юу болов вэ? Тэр сайн уу? Би ч бас түүнтэй танилцахыг хүссэн" гэж Самуэль ярианд оролцож төгшин асуув. "Тийм ээ. Харамсаад ханахгүй байна. Бид өнчөрсөн" гэж оюун төгс хоолой чичрүүлэн англиар хэлв. "Ийм хүнд зовлон тохиож байхад бидэнд хэлэхгүй яасан тоогүй юм бэ" гэсэн жаргал төгс оюун төгсийн гараас тайвшруулан атгав. Алгармаа оюун төгс хоёр нулимс туслуулж эхлэв. "Та нарыг ажил ихтэй болохоор хэлээгүй маа" гэж замбаг аргадангуй хэлв. "Ирхэм хадам аав ээж игч ах дүү нараа, бид та нартай их хайртай.
Жаргал төгс бол Бурханаас надад хайрлсан дагна. Би түүндээ маш их хайртай. Эхнэр бид хоёр Монголд ирэх гэж олон жил ярьсан ч ажлын байдлаас шалтгаалж ирж амжихгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Бид маргааш Хөвсгөл аймагт дэлхийн эрүүл мэндийн чиглэлээр төслийн ажил эхлэхээс доош би 2 хоног хойшлууллаа. Бид хоёр ойрын 10 жил дамраагүй. 2 хоног амрах эрх олгоно гэж найдаж байна. Тиймээс би эхнэрийнхээ төрөл садны бүх хүнтэй уулзнаа гэж хүсэж байна. Дээр амрах өрөөнүүд бэлэн байгаа учраас та нар зочдыг өөрөө ирүүлээч хэмээн гуйж байна. Хэмээн Самуэлийг хэлэхэд яасан сайхан юм бэ? Баярлалаа. 2 хоног охинтойгоо цуг байж авах нь гэж замбах баярлан дуалдав. Өршөөгөрөө бид хоёрт зохицуулах ажил байна. Хэмээн Самуэль жаргал төгс 2 гарав. Бурхан минь яа сайхтар завч үлөөгүй ажил гэж вэ? Алив та нар нөгөө дүүлээ дууд охид минь. Өвгөө чи хүүгээ шижир батраа дуудаж үз. Манайх ч бас хөөрхөн бэртэй болж байгаа гэж замбгыг шамдуулахад Алгермагийн нүд томров. Бэртэй болж байгаа хэрэг үү? Тэгэлгүй яах вэ? Хүмүн 90 цент хүрсэн хойно. За би гарч дайлах сайлгын хоолун зохицуулъя. Манайх ч өнөр өтгөө улс болж гэж замбгыг сандчаад бид дайлах ёстой. Та нар бидний зочид. Тиймээс юунд ч сатаарах хэрэггүй. Гаднаас орж ирсэн Самуэль хэлээд жаргал төгсийг түшин суулгав. Алгермаа оюун төгс 2 уцаа шүүрч авлаа. Богд хаан уулын оройгоор үнгэн харанхуй туугдаж сүүн шаргал гэгээ урсан орж ирэхийг царай тунгалаг бие тэгш 40 гаруй насны 3 эмэгтэй сүслэн харж зогсов. Эд бол миний зохиолын баатрууд оюун төгс, жаргал төгс, Алгерманаар байлаа. Игч дүүс шүнжин ярилцааж шинэ өдрийн гэгээг хүлээн зогсоон энэ. Үүр гэгэрч байна. Тийм байна. Шинэ өдөр эхэлж байна. Их сайхан өдөр эхэлж байна. Амьдрал яасан ч баялаг сайхан юм бэ дээ гэж жавхлан төгс санаа алдав. Олон жилийн өмнөх анхны хайранд дурсагдаад өнгөрөв. Бас гунигтай юм аа. Гунигтай байна хэмээн оюун төгс шивнэв. Баяр гуниг ээлжилдэг хорвоо хойндоо эгч нар минь. Их орны маань шинэ өглөө ирч хүч баяр жаргал цалгин ирж байна шүү дээ. Амьдрал сайхан юм аа хэмээн Алгермаа хэлв. Амьдралын нэгэн шинэ өдөр гэрэл засруулан айсыг тэд харцгаан инээмсэгэлцгээв. Монгол эх оронд минь өглөө болж байлаа. Дорны шаргал гэгээ их хүний инээмсэглэл шиг жаргал дээж хүний хорвоод баяр гуниг хөвөрцөөр төгсөв. Ламсрынгийн саранжаа 2023 оны 3 дугаар сарын 5 17 дугаар жарны үзэгслэн болгогч хэмээх усан туулай жилийн хаврын тэргүүн сарын шинийн 13 21 цаг. Ламсрынгийн саранжаа зохиолчийн гуниг хөвөрцөн замбуулан зохиолыг та бүхэндээ бүрэн ихээр нь хүргэлээ. За зохиолыг унших эрх олгосон зохиолчдоо сонсогчдынхаа өмнөөс баярлсан талархснаа илэрхийлье. Зохиолынхоо туршид хамтдаа байсан сонсогчид та бүхэндээ баярлалаа. Бас нэгэн мэдээлэл хэлэхэд Tools in the Story хаалттай группт та бүхэн нэгдэхийг хүсвэл Tools in the Page хуудас руу хувьчаад бичиж мэдээлэл аваарай. Одоогийн байдлаар адал явдалт эдрэтээ нэлээд урт тийм зохиол орсон байгаа. Тэгээд та бүхэн группт орохыг хүсч байвал Tools in the Page хуудас руу чат бичиж мэдээлэл аваарай. Дараагийн зохиол маань суваг дээр тун утгагүй эхлэх болно.